Сайн байцгаана уу сонсогчдоо. Queen Mama-гаас эрхлэн явуулдаг Book Mama podcast-ийн маань 2 дахь улирлын 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараа Ари бүжээ бид гурав нэг дор цоглон та бүхэндээ хүрэх гэж байгаа да. Баяртай байна. За өмнөх дугаард бол бүгдээрээ 3 өөр газраас холбогдчихсэн бол энэ удаа яг нэг дор сайхан цугласан байна. За сайн охтодаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За тэгээд энэ удаа бид гурав их үрийн судар нэртэй ном сонгосон байгаа. За энэ номыг бол та Монгол ээж төрийн бус байгууллага болон гэрлийн өргөө бүлэгмээс хамтран бүтээсэн юм ном юм байна. За эднийхээс бол нийтдээ 5-6 ном бол гаргасан юм байна. За энэ 6 номыг бид гурав бас аль болох бүгдийг ч юм уу те подкастт оруулахыг бол зорино. За 2014 оноос энэ хоёр бүлгэм төрийн бус байгууллага хамтраад ном гаргаж эхэлсэн юм байна. За тэгээд ном маань бол нийтдээ 16 бүлэгтэй байгаа. За тэгээд бид гурав мөн адил бүлгүүдээ хувааж аваад та бүхэндээ тухайн бүлгүүдээс хамгийн өөрт таалагдсан болон онцолж хуваалцмаар байгаа хэсгүүдээ ярих болно. За хамгийн эхний 5 бүлгийг бол би ярина. Дараагийн 5 бүлгийг бол манай Ари сүүлийн бүлгүүдийг бүжээ маань ярих юм байгаамаа. За эхний бүлгээсээ би эхэлчихтэй. Тэрнээс өмнө хамшаа бас зохиолч гэж хэлэхээс илүү энэ ном маань тэгээ нөгөө онгод тэнгэрийн уламжлалт тэр тэ хуучны арга ухааныг дамжуулж хүргэж байгаа гэдгээр сонирхолтой онцлог тэ яг юу гэдэг нь шинжлэх ухаанаар батлаад гэдэг юм уу те ингэсэн биш маш олон жилийн ардын арга ухаан туршлагаас те уламжилж ирсэн аргуудыг сонирхуулж байгаагаа онцлогтой. Тэгээ бид гур бол яг шууд энийг ингээд сонсож байгаа ээжүүд маань шууд сонсоод хэрэгжүүлэх гэхээсээ илүү бас юм илүү цааш нь тэ судлаад шинжилж үзээд тэгээд бас үзээрэй гэж. Ер нь бол зарим зүйлүүд нь юу гэдэг ээжүүдийн ч юм уу те эмээ нарын маань хэлдэг те аргууд бол энэ номонд бол нэлээд дуртагдсан байсан. Яг үнэ. За тэгэхээр авах гэхийн ухаанаар хандаад сонсорой гэж хэлмээр байна тий. Тэгээд энэ онгодын сургаал гэдэг зааштай тий. Онгодын сургаал. Тэгээд их биет дээдэс жиж өвгүн гэдэг. Ийм онгодын сургаалуудыг энэ номонд багтаасан. Тэгээ улаачлан дамжуулсан. Тэгээ улаачт нь болохоор Аянгат удгун, утаа удгун, хар сан зайран гэсэн хүмүүс улаачл дамжуулж байгаа юм шиг. Тийм. Тэгэхээр сонирхолтой. Тийм. Ер нь бол ингээд бид бол яг шинжлэх ухаанаар хязгааргүй энэ бүхнийг бол тайлбарлах боломжгүй те дөнгөж ингээ эхнээс нь тайлбарлаад явж байгаа. Тэгээд энэ хязгааргүй бидний мэдэхгүй тэгээ ардын янз бүрийн имчилгээ дом тэ уламжлалтын аргууд байгаа штэ тэ. Хуучин болвол тэ шинжлэх хогжоогүй байх үед вирусын гаралтай тахал өвчнүүдийг хүртэл ингээл ардын уламжлалт тухаанаар эмчилж исэн гэл эмчнэр хүртэл өөртөө ярьж идэг штэ. Гэтэ одоо бол ялчгүй цаг үе өөр болчихсон тэ бас ингээд харшилддаг ч гэдэг юм уу ийм юм байдаг л та. Гэхдээ маш сонирхолтой. Гэхдээ бас яг нөгөө уншиж байгаа хавцад ийм таарад юм уу яг баталж байгаа юмнууд байсан. Зөвхөн тэрийг тайлбарлаж байгаа арга нь яг нөгөө арай өөр уламжилт тал руугаа гэсэн үг. Тэрнээс биш нөгөө талаараа бол яг ингээд нөгөө шинжлэх ухаанч тал руугаа ингээд яриад ухаад үзвэл бас нэр ингэж холбогдох юм байна гэж боддогоор тэгэхээр манай өвөг дээдс маань тийш үү. Тийм айгу ухаалаг бөгөөд эрдэм мэдлэгтэй байсан байна гэж болоо. Яа тэгэхээр энэ одоо л энэ чинь нөгөө шинжлэх ухаанаар ингээд баталсан юмнууд. Тэгтэл тэр хэдэн зуун жилийн өмнө тэг ямар шинжлэх ухаан тийм тоног төхөөрөмж багт байх байх. Энэ чинь нөгөө маш олон туршилтуудаар ч гэдэг юм уу тийм маш олон туршилтуудаар шалгарсан аргууд л гэж ойлгож байна шүү дээ. Одоо шил зүр цэцэг гэдэг яагаад ийм үнэн байгаад дээ тийм ингээл хүнийг алдаа гаргах ч юм хүнийг юм ардын үг гэж та мэрэгүү үг юм а гэлдэг дээ. Тэр болохоор ингээ үнэн нь шалгарсан үг учраас одоо хүртэл ингээ хэрэглэгдээд байдаг ч юм уу. Яг тэрнтэй л адилхан баг гэж би ойлгож байгаа. За тэгэхээр эхний 5 бүлэгийн сэдвээ бол юу ч гэсэн хэлж өгье гэж бодож байна. Нэгдүгээр бүлэг болохоор 1-3 сартай хевлийд боожж буй ургийн асарга, хоёрдугаар бүлэг нь 1-3 сартай жирэмсэн эхчүүдэд гардаг түгээмэл бэрхшээлүүд,
3 дахь нь 4-6 сартай хөвлөд байж буй ургийн асаргаа. За мөн тухайн саруудад эхчүүдэд гардаг түгээмэл бэрхшээлүүд. 5 дахь нь болохоор хөвлөдөх 7-оос 9 сартай ургийн асаргаа гэсэн ийм сэдвийн хүрээнд одоо эхний 5 бүлэг бол бичигдсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ 5 бүлгээс бол одоо угаасаа өөрөөр хэлбэл одоо жирэмсэн болоод тэр 9 сарын хугацаанд яг юу болоод байгаа юм? Эхийг яаж асрах ёстой юм гэдэг талаар байсан учраас би нэг шууд нөгөө сонсогчтой бас ойлгомжтой байлгах үүднээс ийм таймлайн шууд зурж агаад тий 1 сар 2 сар 3 сар гэдэг ингээ 9 сар хүртэл зурж агаад яг тэн дээр онцолж одоо хэлмээр байгаа зүйлсүүдэд тэмдэглээд энийгээ шууд ярьчих гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийдөө бол эхний 5 хоногт ураг саванд бэхлэгдээд анх удаа ихээсээ тижэл авч эхэлдэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ихэс үсээд тий ихсээр дамжуулж ингээ тижэл авч эхэлдэг. За харин эхний 15 хоногт бол эхийн бие анх удаа ургийг мэдэрдэг гэж байгаа. За тэгээд одоо 1 сартаа яг юу болдог вэ гэхээр ургийн хүрднүүд тэгшэрч эхэлдэг гэж байгаа. За хүрд гэхээр одоо сонсогчд маань ч гэсэн мэдэх байх хүнд бол 7 хүрд байдаг гэдэг шүү дээ. Тэгээд энэ хүрдүүд маань одоо зөв ажилласнараа одоо бүрэн зөв одоо үүснээрээ ч юм уу тухайн хүн одоо эрүүл саруул бүрэн бүтэн хүн болж бий болтгоо тий. Тэгэхээр яг энэ эхний 1 сартаа бол одоо хүрд тэгшэрдэг учраас яг энэ үед бол эцэг их хоёулаа одоо айгуу тийм хянамга байж бие биенийг айгуу сайн асрах ёстой гэсэн байгаа. За тэгээд 49 хоногоос 81 хоног гэж байгаа. За энэ хугацаанд болохоор их үр хоёр бие биетэйгээ зохицох хугацаа гэж байгаа. За яг энэ одоо хугацаанд нөгөө нэг бие дотор одоо өөрөөр хэлбэл 2 амь орчууд байгаа учраас тий одоо их яг жирэмсэн болсон байгаа учраас зохицол одоо явагдахын тулд мэдээж ингээд биеэ бэлдэж байгаа би ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ хугацаанд бол нөгөө жирэмсний хордлого гэж бол явагддгаа гэсэн байгаа. За тэгээд энэ жирэмсний хордлого болж явах одоо үед бол эхийг яаж асрах ёстой вэ гэхээр мэдээж бол нөгөө одоо хурц хоол амттай хоол хүнс бол хэрэглэх хэрэггүй те. За юу гэдгийг одоо асаргаа сувилгаагаа сайтар хийхээс гадна нөгөө нэг хор тайлах гинэ гэд юу гэдгийг шууд одоо хор тайлдаг им там ч юм уу уух хэрэггүй. Тэрний оронд магадгүй нөгөө нэг нөхрийн асаргаа илүү сайн байгаад одоо их нэртэй илүү сайн сайхан үг хэлдэг те сэтгэл санааг нь тайван байлгадаг. За дээрэс нь нөгөө айгүйх инээх хэрэгтэй гэдэм бэлээ. Инээснэр нөгөө илэг ингэж хөдлөөд илэг хөдөлж гинэ гэдэг чинь хороо маш сайн гадагшлуулж чаднаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хугацааны одоо хордлогыг богино хугацаанд байлгах боломжтой гэж байгаа болохоос ш 100% одоо юу гэдэг энийгээ л ахаар хордлого нь тайлгдчихна гэсэн зүйл болыг яриаггүй. Тэгээ тэр хугацаа богиносгох боломжтой гэдэг талаас нь хэлсэн байсан. За тэгээд мөн одоо хүүхэд одоо жирэмсэн болоод эхний 1-ээс 3 сартад одоо их болон ураг хоёрын хамгийн тэр гол өсөлтийнх нь үе байдаг учраас энэ хугацаанд эхийг одоо ээжиг гэсэн үг шүү дээ тий ээжиг зөв хооллох хэрэгтэй гэж байна. За зөв хооллох хэрэгтэй гэхээр яах юм бэ? Одоо хоолны дэглэм шууд барьчих юм уу гэхээр тийхгүй. Одоо аль болох өөрийг нь тэнхээтэй байлгах тий шим тижэл сайтай хоолуудыг идээрэй гэж зөвлөсөн байсан. За одоо мэдээж л одоо манай уламжлал болсон 5 цулын тий сайхан шүл гаргаад уучдаг. За дээрэс нь одоо тойгны шүл тий уучдаг. За тэгээд мэдээж нөгөө нэг давс, чихэр, өөхийг хорих хэрэгтэй энэ үед. Тэгээд эхний 3 сараа ерөнхийдөө тэр давс, чихэр, өөхөө хорчвол дараагийн саруудад яг баг хэмжээгээр бол хэрэглэж болно гэсэн байгаа. Тэгээ бас ингэсэн шүү дээ. Одоо жишээлбэл ингээ өндөрлөг хангаа мангаа газар амьдардаг хүмүүс болол давсаа бас хамаагүй хорж болохгүй гэд хэлжсэн. Давсыг бас яг ямар уур амьсгалтай нөхцөл амьдарч байгаараа давсаа бас тааруулах хэрэгтэй гэд бас хэлжсэн. Харин тийм. За тэгэн гутаа ингэж энэ дээр бас нэг анхааруулж хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо за 4 сар болоод эхэллээ гэж. За энэ үед болохоор яадаг вэ гэхээр хүүхдийн тархин бие хөгжиж эхэлдэг гинэ. Дээрээс нь
хүүхдэд нөгөө нэг одоо мэдрэхүйнүүд нь одоо хөгжөөд эхэлсэн байдаг учраас жирэмсний 4 сартаад ээж аавыг болол хүүхдтэй дандаа ингэж гоё зүйл ярьж өг тий. Гоё юм сонсох. Жишээлбэл ээжийг ялангуяа айгүй гоё хөгжим нөгөө нэг сонгодог гоё хөгжим сонсоол эсвэл гоё уран зураг ингээл зурдаг ч юм уу зураг зурдаг ч юм уу тий. Нөгөө төрөл бүрийн гоё мэдрэмжүүдийг энэ үед ээж аав бол хүүхдийн бас тэр гоё мэдрэмжүүд айгүй гоё хөгжиж өгнө гэсэн байсан. За тэгээд 4 сартаа үедээ бол төмс болон цагаан будаа тэгээ сонгоныг хориорой гэж аль бол хоолноосоо хориорой. Тэгвэл одоо юу гэдгийг хүүхдийн хөгжил тасал маш сайн. За 5 сартаа дээр болохоор юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр сэтгэл зүй одоо яг тавгуурч 50 биш болж эхэлдэг гинэ. Энэ үед бол их тэгэхээр нөгөө нэг одоо юу гэдгийг нөгөө жирэмсэн болохоор нэг дааврын өөрчлөлтөнд ороод амар уурн хүрдэг, хэрүүл маргаа хийх гэдэг нөхөртөө гомддог ч юм уу тиймэрхүү тохиолдол гардаг. Тэгэхээр энэ үед бол яг угаасаа дааврын өөрчлөлтүүдээс олж тиймэрхүү зүйлс болдог учраас одоо нөхрийг дандаа нөхөр бол тэр үед тисэж гарах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэрийг нэг ингээл албаар уурлаад юм ч юм уу гэж харахаас илүүтэй айгүй гоё төвчж тисэж одоо их нэртэй сайхан үг хэлж дэмжих хэрэгтэй. За дээрэс нь одоо хүүхд 5 сард болохоор хүүхдийн зүрхний бүтэц яг одоо явагдаж байдаг учраас энэ сард бол ихийг одоо үзэн мэдүүлэх сайн гэж зөвлөсөн байгаамаа. За 6 сарын хувьд болохоор юу болдог вэ гэхээр ээж бол 6 сартай үед бол 5 сарын сүүл болон 7 сар хүртэл маш тайван байх хэрэгтэй гэж байгаа. За хүүхдийн хувьд болохоор энэ үед юу болдог вэ гэхээр яг нөгөө тархины эсийн холболтууд нь үүсчихэд учраас эцэг эхчүүдийг энэ үед хүүхдтэй маш сайн үлгэр ярьж өгч ивэл айгүй сайн тий. Өөрөөр хэлбэл тархийг маш сайн хөгжүүлэх гэдэг шүү дээ тий. За тэгээд ээжиг бол мөн адил нөгөө нэг элэг сайн идэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ хугацаанд бол нөгөө ихийн цус багтах гэд байдаг одоо талууд их ажиглагддаг учраас элэг сайн идвэл зүгээрээ гэж зөвлөсөн байлээ. За дараагийн сар бол 7 сар байгаа шүү дээ. За 7 сард болохоор яах ёстой вэ гэхээр 6 сарын дундаас ер нь хүүхдийг ухаантай болгох одоо дасгал хийвэл их зүгээр гэж байгаа. За энэ нь болохоор юу хийвэл зүгээрээ гэж хэлээд байна гэхээр эхийг бол маш сайн бясалгал хийж агаарэ тий. Хүүхдтэйгээ холбогдож одоо илүү сайн ярилцдаг тий. Илүү тайван байдаг бясалгал хийх нь хүүхдэд бол маш сайн нөлөөтэй. За тэгээд энд бас нэг амар хөөрхөн санагдсан хэсэг нь ингэж байгаа. 7 сарын эхээс 7 сарын дунд хүртэл нөгөө хүүхдийн яг одоо хүүхдийг хөөрхөн болгодог тэр нүд хөмсөг одоо уруул тэр бүхэн хөгжд юм байна л да. Тэгэхээр яг энэ 7 сарын эхнээс 7 сарын дунд хүртэл ээжийг айгүй тийм хөөрхөн байгаач гэж байгаа байхгүй юу? Өөртөө айгүй арчаатай тий. Яг хөө ингээл байнга арчаатай, байнга гоё байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ядаж тэр хугацаанд айгүй гоё хувцалдаг, сэтгэл санаагаа тайван байлгадаг, дуртай хувцсаа, дуртай одоо юу гэдэг даашин цаа өмсдөг тий. Үсээ гоё нэг янзлцдаг ч юм уу тий. Ийм байгаарай. Тэгэхээр одоо мэдээж нэг биеэр дамжиж байгаа учраас тэр хугацаанд одоо хүүхдийн тэр нүд хөмсөг уруулна сайхан хөгжнөө гэдэг ийм санаа бас хэлсэн байлээ. За тэгээд мөн адил яг энэ үед бол ихийг бол нөгөө тэгш ачаал авах хэрэгтэй. Одоо хүн чинь ингээд хоёр тал, хоёр гар, хоёр хөлтөө тий ийм байгаа учраас тэгшгэн ачаал авахгүй бол нөгөө хитрхийн нэг талдаа ачааллыг аваад ивэл бас болохгүй шүү гэдэг санаа хэлсэн мэсэн. За тэгээд дараагийн одоо 8 сартад ер нь бол одоо ингээд төрөх төхөөд эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ номон дээр бас нөгөө нэг яг энэ жирэмсний одоо саруудад зориулсан жирэмсэн ээжийн дасгалуудыг бас айгуу сайн зааж өгсөн байлээ. За эхний саруудад бол мэдээж ингээд юу гэдгийг тий тайван байх ч юм уу тий тэр дасгалууд байлаа гэж бодоход жишээлбэл сүүлийн сарлуу бол дандаа нөгөө төрөхөд бэлдэх дасгалуудыг хийх хэрэгтэй гэж байгаа. Жишээлбэл төрөх төхөөд ирж байгаа учраас одоо 8 сараас эхлээд амьсгалын дасгалыг бол өдөр тутамдаа хийж байгаа байхгүй юу. Тэгээд амьсгалын дасгалыг сайн хийснээрээ нэгдүгээр төрөлтөндөө бэлтэн, хоёрдугаарт 8 сартаа болоод ирэхэд нөгөө хүүхдийн уушиг яг хөгжиж эхэлчихэд юм байна. Тэгэхээр хүүхдийн уушигны хөгжил бас сайн.
За тийм учраас амьсгалын засаглыг маш сайн хий. Харин одоо баг жирэмсэн болсноос төрөх хүртэл тэр эрвээхээ дасгалыг бол байнга хийж байгаа байхгүй. Тэр нь ингээд 2 гараа дэлгээд одоо гараа ингээд эргэлдүүлэх. За энэ дасгалыг тийм яагаад хийлгэж байгаа гол шалтгаан нь одоо энэ сугны булчин, хөхний булчин те нөгөө сүү орох одоо нөгөө гойрдох мордох гэдэг асуудлыг чинь одоо эртнээс ингэж энэ хавьяага бэлтгэснээр одоо тэрний сэргийлэх боломжтой гэж үзээд ерөөсөө энийг бол яг энэ жирэмсэн байх хугацаанд тэр чигт нь хийгэрээ гэсэн юм санааг хэлсэн байгаа. За 9 сартад болохоор юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хүүхдийн ер нь бол уушиг бүрэн хөгжөө дуусчдаг гэж байгаа. За тийм учраас одоо эртнэр үеэсээ яадаг вэ гэхээр хүүхдийг 9 сар 7 хоногтой болохоор одоо жирэмсэн хүн те 9 сар 7 хоногтой болохоор энэ хүн яг ингээд гарч ирэх одоо төрөхөд бэлэн болчлоо. Тэгээ хүүхэд бил ингээд эрүүл сарвал гарч ирэх гэж байгаа юм байна гэж үзээд одоо тухайн айл ингээд бүл нэмж байгаагаа бэлдэж эхэлдэг гинэ. Одоо нөгөө юу гэдэг үлгий даавыг нь бэлддэг ч юм уу те. Ийм ажлуудаа бол тэр үед нь эртнээсээ хийдэг байсан. За одоо болохоор дээр үед болохоор ингэдэг байсан гэж байгаа. Нэг унь нэмдэг байсан гэсэн. Унь нэмж өлгөөд тэгээд одоо тухайн тийм бүл нэмгэж байгаа гэдгээ тэгдэг байсан бол яг хөө магадгүй нөгөө унь нэмээд тэр уньнаас нөгөө нэг үнийг хайчлаад ингээд тэндээсээ өлөгдөг гинэ. Тэгжээж одоо юу гэдгийг тухайн гэрт ингээд нэг бүл нэмж байгаа гэдгийг одоо домонж илэрхийлж ингэж байдаг гэсэн бол одоо сүүлийн үед биднэрт гэр гэж байхгүй байгаа шүү дээ тийм учраас магадгүй яг сүүлийн үед орыг нь авдаг тий орноос нь ингээд дээрээс нь үнгээ хайчлаад тогтоодог ч юм уу тийм байдлаар ингээд өөрчлөгдөл одоо юм гэдэг зүйл явж байгаа юм байна. За тэгээ энэ дээр нэг онцолж одоо нэг 2-3 зүйл хэлье гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр 7 сар 5 хоногтойгоос 7 сар 11 хоногийн хооронд гэж байгаа юм. Тархины эсийг бойжуулагч, хушиг, самар, эрүүл малын тархи идэх хэрэгтэй гэж байгаа. За ингэснээрээ нөгөө нэг дотоод судлуудыг нь төлжүүлж өгч одоо хүүхдийн тархины хөгжилд аягүй сайн үр нөлөөг авчрах боломжтой. За тэгээд 7 сард хүүхэд доошоо харсан байрлалдаа очих ёстой байдаг. Тэгэхээр хэрвээ одоо юу гэдэг нь 7 сард хүүхэд нь доошоо хараагүй байвал те энд бас нэг ямар нэгэн одоо бас арга хэмжээнүүд байгаа аахгүй юу те. Тэгэхээр одоо ч гэсэн ер нь бол байдаг шүү дээ те доошоо хараагүй байна. Одоо тгий ингээ хэрэгтэй байна гэл эмнэлгүүдэд хүртэл одоо массажнаас ахуулаад зөвлөгөөнүүд бол байдаг. Яг тэрийг ч бас энд бичсэн байсан. За тэгээд нөгөө хамгийн надад сонирхолтой санагдсан юм нь хүүхэд бол анх ингээд ураг ингээд үүсээд анхнаасаа шууд ингээд эрэгтэй хүүхэд ч юм эмэгтэй хүүхэд гэж үүсдэггүй. За хүйс хизэнээс тодорхойлогддог вэ гэхээр 3 сарын сүүлийн 15 хоногт хүйсэн шийдэгддэг. За тэгэхээр нөгөө нэг эрэгтэй хүүхэдтэй болох уу эмэгтэй хүүхэдтэй болох уу гэдгийг хоолоор одоо ихэн идж байгаа хоолоор дамжуулж одоо тэр магадлалыг өсгөх боломж байдаг гэж байгаа юм. Тийм надаас их сонирхолтой. Тийм. За тэн дээр бол тэ эм хүнс, эр хүнс гэж байгаа. За эм хүнсэнд юу ороод байна гэхээр гурил, чихэр, тийм тэгээд хүмүүс жимс бас. Тийм эднэр ороод байгаа. Тэгээд яг энэ хугацаанд их өөрөө яг одоо гурил идээд, чихэр идээд тэ хүмүүс айгүй цардууллаг тийм хүнс хэрэглээд байвал одоо эмэгтэй хүүхэдтэй болох магадлал өндөр байдгаа гэсэн байсан бас их сонирхолтой санагдлаа. Эрэгтэй гэхээр бас нэг мах юм шиг байна. Тэгээ махтаа тэгээ хоньны, үхрийн махтай адууны мах ч юм. Дахианы мах болохоор ийм тийм илүү нөгөө нэг булчинлаг одоо ир мал гэдэг шиг л тий. За тэгэн гутаа бас нэг сонирхолтой юм гэж байгаа. Бас нэг хүүсийн чиг хандлага тодорхойлогддог сар гэж байд юм байна. Тэр нь болохоор 7 дахь сарын 3 дахь 7 хоногоос эхлээд хүүсийн чиг хандлага нь тодорхойлогддог. Тэгэхээр яг энэ хугацаанд ээж нь одоо нөхрийгөө хайрлаж байгаа гэдгээ аягүй сайн одоо илэрхийлж одоо мэдэгдэх хэрэгтэй тий. За одоо юу гэдгийг сайн инхрийлэх, халамжлах, хайрлаж байгаа тий. За бүр хорцол үйлдэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За тэгээ бас нэг энэ хорцол үйлдэхтэй холбоотой юу вэ гэхээр одоо эртнээс одоо бас ингээд цагтаг нэг зүйл нь юу байсан бэ гэхээр 2 сар 1-7 хоног хүртэл ерөөсө хорцол үйлдэж болохгүй ээ. Жирэмсэн болоод 2 сар
1-7 хоног хүртэлтэй. За яагаад гэж байгаа энэ хугацаанд орцол үйлдэл магадгүй үр зулбах аюултай байдаг. Тэгэхээр энэ хугацаанд хордог. За 7 сар 3-7 хоног хүрчвэл тэрнээс хойшоо бол ерөөсөө юу аж болно? Секси биш ээ. Тэрнээс хойшоо секси болохгүй. Тийм. Өөрөөр хэлбэл 7 сараас хойшоо. 7 сараас хойшоо. Өөрөөр хэлбэл дутуу төрчиж магадгүй тий. Савны амсар нэгдээд ингээд дутуу төрчиж магадгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 сараас 7 сарын хугацаанд жирэмсэн байх хугацаанд хорцол үлдэж болох нь байна. Тэрнээс бусад үед бол хорцол үлдэхгүй байх хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө бас байсан. За энэ мэдчлэн бол маш сонирхолтой. Одоо хөөх тийм үү эсвэл одоо юу гэдэг нь те нэрэ тимдээ ч юм уу гэсэн юм маш олон юм сонирхолтой юмсууд байлаа. За тэгээ дараагийн хэсгийг маань найраа юм хуваалцсан. За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргье. За би 6-аас 10 дугаар бүлэгт өөрийнхөө одоо таалагдсан гэх юм уу одоо сонирхуулах хэсгүүдэд та бүхэндээ ярьж өгье. За 6 дугаар бүлэг нь болохоор бие хямрахад авах арга хэмжээ буюу одоо жирэмсний үед бие хямрахад авах арга хэмжээ. 7 дугаар бүлэгт нь амаржих үйл явц түүний тухай. За 8 дугаар бүлэг нь няран асаргаа. 9 дугаар бүлэгт нь ихийн гам. 10 дугаар бүлэгт нь нэг ой хүртэл асаргаа гэсэн ийм бүлгүүд байсан. За эндээс хамгийн ихний бүлэг буюу жирэмсний үед бие хямрахад ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар та бүхэндээ одоо тавч танилцуулъя. За ингээд жирэмсэн босны дараа ихэд ингээд 3 төрлийн өвчин түгээмэл тохиолддог юм байна л да. За энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр одоо бөөр дарагдсанаас үүдэлтэй хөл хавнах, бие сүлдэх, бөөрийн даралтны өвчнүүд байт юм байна. Тэгээ яагаад бөөр одоо дарагдсанаас дарагдж байгаа хэртэй биеийн жин нэмэгдэх те энэс л мөн нуруу хүртэл одоо нурууны ачааллаас болоод нурууны өвчин хүртэл одоо ээжэд бол мэдэгдэх юм байна. За энэ үед яах вэ гэхээр өвдөг тушаа газар зөөлөвч тавьж 2 хүлээс хойж хөвтөх юм бол энэ өвчнөөс сэргийлдэг юм байна. Тэгээ ялангуяа нуруу ч юм уу одоо бөөр өвдөнгөт дандаа хөлөөс хойдог ийм одоо аргыг л ашигладаг юм байна л да. Хөлөөс хойгоод дээш нь хөлөөс хойгоод инхээр яг нуруу амраад нуруу яг тэ амарч өгдөг. За эндээс бол ингэж одоо ийм арга хэмжээ авч болох юм байна. За мөн элэгний өвчлөл гэж жимсний 3-аас 4 сартаагаас эхлээд одоо хордлого арилаад ээжүүд бол хоолны туршил нэмэгддэг юм байна л да. За энэ үед болохоор тослог хоол те цардуул ихтэй хоол өөх тосоор ийм баялаг хоол идэх хориотой байдаг юм байна. Тэгээ хэрвээ ингээ энэ хоолыг идээд ах юм бол ихийг төрөхөд нөгөө шарлуулах, битгшүүлэх аюултай гэж энэ намтай. Төрөний нөгөө нэг яасан штэ нөгөө бөөр арцган дээр гэдэгчсэн штэ тий нөгөө яг Европын янгаах хонд гэх юм уу? Орчин янгаах хонд гэсэн штэ тий тэрэн дээр нөгөө хөл биений биесгүй штэ тий өөрөө хэлвэл нөгөө бид нар зүрхээрээ бүх ингээд цусаа шахдаг штэ тий зүрхээрээ тэнгүүд бусад зүрхний даралтаар ингээд тарих руу уцсан уушгаар уцсан цуснууд бол буцаж ирээд байна. Хөл рүү буюу захын хэсэг рүү явсан цус болохоор нөгөө буцаж ирэхтэй вены цусаар буцаж ирэхтэй нөгөө хавхалгаар шахагдаж ирдэг. Тэгэхээр тэндээс нөгөө цусны уртгал удаашрах ч юм уу тийм байдаг байхгүй. Тэгэхээр хөлөөс авах үед нөгөө арцгийн булчингийн арцэг одоо хүүхд бол яг арцэг дотор умай дотор ингээд их умай дойж байгаа шүү дээ. Тэгэхээр хөлөөс авах үед нөгөө арцгийн цус ангаа сайжирдаг гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр буцаад ингээд аль урагтаа бас нөгөө юутай ах юм шүү дээ тий. Яг бодоод ингээ холбоод ойлгоод үзэх юм бол тий. Тэгээ дээрэс нас ингээ давсыг жоохон басах хэрэгтэй юм байна. Гэсэн. Тэгээд ингээд 14 хоног давсгүй хоол идэхэд одоо илэг бол ингээд цэвэрлэгддэг гэх юм уу. Тий. Тэгж бичсэн юмсан. За мөн харшил байна тий одоо Монголд ч одоо бараг 10 хүний 8 харшилтай ямарваа нэг юмны харшилтай гэж байна шүү дээ тий. Тэгээд ингээ харшил бол яг ингээд буруу одоо хоол ч юм уу буруу амьдралын одоо хөвшлээс үүдэлтэй өвчин гэж байгаа байхгүй юу. Би өөрөө бол маш олон төрлийн харшилтай л да одоо ингээд харшилгүй юм цөөхөн гэх. Харшилгүй нь баг цөөхөн тий. Ер нь бол ингээ хоол унднаас хүртэл ингээд идж уухнаас эсвэл харшлал эхэлдэг. Тэгээ энэ нь болохоор юутай холбоотой вэ гэхээр ийм хүнс их хэрэглээд тахаар одоо ээж нь те ийм хүнс хэрэглээд тахаар илүү хүүхдэн ч юм уу ийм харшламтгай болдог гэж энэ ном дээр гарч ирсэн. Тэгээд илүүтэй одоо эр чадамжийг агуулах одоо махыг сайтрах хэрэглэх ёстой гэж гарч байгаа. Тэгээ ийм хүнс гэх юм бол бүх төрлийн нөгөө чихэр жимс
Тэгээд дээрэс нь одоо энэ гурил гурил төмс гэх юм бол бүгдээрээ ийм чанартай, дахиад нэм ах ч гэсэн ийм чанартай гэдэг ч аахгүй. Тэгэхээр ийм эр чанартай хүмүүс хэвлэх юм бол бас одоо тэ урагт гэх юм уу хүүхдэд сайн байдгийм байна гэж аа. За мөн ингээл ус ундагчтай ээжүүдийн ус ундаг. За энэ үед яах ёстой вэ гэхээр тэр ус уналтыг багасгахын тулд ганг болон халгаагаар хуйхыг бэгнэж угаах хэрэгтэй тийм байна. За тэгээд жирэмсний 7 сартаагаас эхлээд 3 өдөрт 1 удаа гэж бэгнүүт тавьж явах юм бол одоо ус унахаас сэргийлдэг юм байна л да. За мөн ясны шохоожилт бас үүсдэг юм байна л да ээжүүдэд, жирэмсэн ээжүүдэд. За энэ үед болохоор хоол идснээс хойш 30 минутын дараа ааруул, аарц одоо хэрэглээд мөн унтахын өмнө тойгны шүл уух хэрэгтэй гэсэн. Тэгээ ер нь бол жирэмсний үед бол өдөр болгон ер нь шүл сайн уух хэрэгтэй. Тэгээ ясны шүл, тойгны шүл одоо ууж иж одоо бие тэнхэрдэг, ээжийн бие юм тэнхэрдэг. Тэгээ ер нь бол ингээд бас юм шингэт сайтай хоол бас хэрэглэх хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгээ ингээд нөө шингэт аяг хэцүү хоолнууд байдаг шүү дээ. Хүнд хоолнууд бол бас төдийлөнд юм ходоод их ачааллагддаг. Тэ. За мөн шүдний өвчлөл ээжүүдэд маш их тохиолддог те. Ингээл нэг хүүхэд нэг шүдч гэдэг юм бол бүрдэж ярьж яриад байдаг шүү дээ. Яг тийм их сонсч ирсэн. За энэ нь болохоор ингээд энэ ном дээр юу гэж хэлсэн бэ гэхээр их өөрийгөө сайн арчлаагүйгээс үүдэлтэй одоо энэ шүдний өвчнөд гардаг гинэ. Шүд буй сулрах, те бие сулрах, арьс язах ч гэдэг юм уу. Ийм өвчнөд болдог гэдэг. Тэгээд шүдийг ингээ маш сайн зууж явах хэрэгтэй байна л да. Ингээ шүд ингээ сулраал бидэд ингээ ер нь шүд ингээ зуудаггүй. Шүдээ ингээ одоо зуудаг хоолч баг идэхгүй. Дандаа юм зөөлөн те ингээл чихэр боо таалах. Тэгэл ингээл хит болчихсон юм зөөлөн те яалцгалцсан мах иддэг ч юм уу те. Инхээр ингээ нөгөө нэг шүдээ нэг бүрэн ингээ зуудгуул юм байл да. Тэрнээс одоо яаж ирэлцний үед энэ шүд сулрах те шүд ингээ унах юм өвчнүүд нэмэгдэх юм байна. Тэр нөгөө тэгээд шүдээ ингээ хоёр тал руугаа зуух. Тэгээд ингээд зүв зуух. Тэгээд ингээд ийм дасгал юм 3 удаа ийм дасгал хийхэд шүдэн сайн. Тэр нөгөө юун дээр бас тэгдэж штэ тий. Нөгөө ирүү яс буюу шүдний хөгжил ирүү одоо бих хатуу тий шүд ингээд хүүхдийн том өнөх ч гэсэн гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр шүд бүрэн байх тусам шүдний тоо бүрэн ирүүл байх тусам тэр хоогны ирүүл мэнд заяа. Дээрээс нь тархины ой тогтоолтод хүртэл нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр шүдээ одоо хүмүүс ингээл те ахуулж өвтчүүлгээл тэгдэг. Тэр амар буруу юм байл л те. Яагаад тэгэхээр тэр бүр ингээд батлагдсан. Өөрөөр хэлбэл бидний амны эрүүл ах уу гэдэг нь зөвхөн хоол боловсруулахаас төдийгүй бидний ой тогтоолт тархинд хүртэл ингээд нөлөөтэй. Тэгэхээр бас энийг тэр үед хүмүүс мэдчихсэн байх нь шүү дээ. Харин тийм. Тэгээ ер нь бол те өвгдийн сургаал. Тэгээ нөгөө югдүүлээ хөдөө хилцүүгээ мартчихсан. За. Тэгэхээр ингээд жором идэхгүй эмчээс зовлон үтсэн чавганц тэр гэдэг шүү дээ тийм. Тэгээ ер нь бол яг нөгөө маш олон туршилтын үр дүнд л ингээд шалгарсан аргууд л ах гэж юм ойлгочлаа л та. Тэгээд бас ингэдэм байл да шүдээ шүсээр зайлах хэрэгтэй гинэ. Тэгээ энэ яг ийм арга байсан юм дээр хилээ гаргаад шүд рүүгээ эргүүлэн дотор талыг нь долоогоод тагнаадаа үргэн. Инхээр ингээд шүс ялгардаг. Би яг энийг хийж үтсэн чи яг шүс ялгарч илээ. Яасан гэнэ хэлээ. Хилээ ингээ гаргаад одоо хилээ ингээ тэгээд шүднийхаа шүд рүүгээ эргүүлээд дотор талыг нь долоогоод тагнаадаа үргэн. Шүддээ ингээ дотор талыг нь. Тэгэн гутаа ингээ тагнаад өрн. Тэгэн тэгээ шүс ялгарч байгаа. Аяар ялгарч байгаа. Харин би бас яг энийг маш чухал тарччихсан. Тэгээ ингээд тэгээ шүлцээр ингээд те шүстэй ингээд шүдээ зайлах юм бол одоо тэр буйл өрөвсөгч гэдэг юм уу те энэ өвчин бас багс юм байна. Шүд торхоотох паала эмзэгшигч гэдэг юм байна. Тэгдэг хэлээ. Яг шүдэн дээр. За. Шүдний жившистэй өөрөө. Ашилтэй. Тэгтээ чи нөгөө им сонирхолтой артиклууд уншиж штэ тий анхаа. Тэгээд ингэдэм байл да нөгөө ааруулыг эсгэлээ юм мэддэж штэ хатуу. Шүлс ялгардаг. Тэр нөгөө хүүхдийг ингээд багаас нь хатуу юм сайн идүүл ааруул идүүл мэдүүл гээл тэгдэж штэ. Тэр нь нөгөө бас бэхжүүлэхээс гадна шүлс ялгардаг. Шүлсний ялгаралт их байх тусам нөгөө амны орчин хэвэн болт юм байл да. Одоо жишээлбэл бид нар хитрхи чихэрлэг юм мэдээ тий амны орчингоо хүчлэг юм уу болгоцсон байгаа тохиолдолд тэр орчиныг хэвэн болгож шүлснэ. Тэгэхээр тэгж бас шүдлийг эрүүлжүүлдэг юм байна.
Харин энэ дэр ингэсэн байсан. Ингэснээр бол тэр шүлсэн шүдний бүтцийг тэтгэж шүдийг өөрийг нь имжилт нөхөн төлжүүлдэг гэсэн байсан. За бас ээжүүдийн гоо сайхан нөлөөлдөг язралт гэж нэг юм ба штэ. За язралтаас хэрхэн сэргийлэх вэ гэж. Тэгээ энэ бас л нөгөө ээжийн нөгөө арчаагүйтэй холбоотой энэ төр бас энэ дэр бичсэн байсан л да. Тэ? Өөрийгөө сайн арчлахгүй байна өөрийгөө. Тэгээ тэртэй холбоотой. Тэгээ энэ язралт гэдэг нь бол арсны дотоод давхраг, ургийн тэлгэлт, томролтыг гүйцэж чадаагүй одоо урагдалт. Тэгээ арсны урагдалт гэдэг. Тэгээ ер нь бол 7 сартаас эхлээд язралт одоо бүр илүү их үүсдэг юм шүү дээ, тэ. За тэгээ энэ үед бол нөгөө арсанд бол тослог, тэгээ тижээллэг зүйл чигшил дутагдсанаас болж ингэ язралт үүсэж байгаа. Тэгээ тийм учраас арсны гүнд нь ортол тижээж чадах тэгээ ургийн биед ямар нэгэн хор хүнөөлгүй ийм тосоор тослох хэрэгтэй юм байна. За энэ нь ямар тос байдгүй гэхээр чөмөгний тос, загсны тос, за мөн одоо сүүлэн тос, тэ сүүлний тосоор тослох юм бол ямар нэгэн одоо хоргүй юм байна. За тэгээ энэ тосоороо тослохдоо яах вэ гэхээр булчингийн чиглэлийн дагуу бүлээцтэл үрж тослох хэрэгтэй гэж байна. За тэгээ энийг бол унтахын өмнө тэ унтахын өмнө байнга ингэж тослох юм бол ямар нэгэн байхгүй. Тэгээ дээрэс нь бас гэсэн ингээд тосоо бас удаан байлгаж болохгүй. Тэгээ ингээд тодорхой хэмжээнд ингээд тосоо жоохон шингээгээд буцаагаад ингээд харчаад авах хэрэгтэй байсан. За тэгээд өглөө нь сүүлний тосоор бас бигнээд оройн нь ингээд ширвтэр чихтэй альчураар арчаад байвал арьс бол язрагдаггүй гэсэн байсан. Тэгээ энэ номон дээр бас нөгөө ихэнх хэсэгт нөгөө юу байсан шүү дээ. Нөгөө баахан ингээд хүмүүсийн сэтгэлдлүүд байсан. Тэгэл ингээд энэ одоо ном гэх юм энэ одоо номын дээр байгаа аргуудыг ашиглаад ингэж одоо сайн амарцсан. Тэгээ өөрийнхөө гоо сайхныг алтаагүй ч гэдэг юм ингээд бахан одоо юунад бис ч гэсэн сэтгэлдлүүд. Тэгэхээр бас ингээд нэлээд хүмүүс ашигладаг. Тэгээ аргыг нь сэргэлдэг юм байна гэж харсан. За тэгээ хүү орох гэж бас аюул байдаг те ээжүүдийн одоо ургийн хүү орох гэж. Тэгээ энэ нь юунаас үүдэлтэй вэ гэхээр нөө ингэж яриад байдаг шүү дээ. Юм ойхоор хүү ороод битээ юм аа гэж хэлдэг штеп. Тэгээ энэ юунаас үүдэлтэй юм гэхээр зүгээр л хөдөлгөөнгүй удаан сууснаас л хүү ороод юм байна л да. Тэгэхээр чи юм ойхоод суухаар хөдөлгөөнгүй нам сууж. Тэгээ одоо жишээл эсрэгээр юм бид нэг утсан оролтоод хөдөлгөөнгөө сууж байгаа те. Тэрнээс бас татгалзах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэ хүү орох. Тийм шүү дээ. Тийм хөдөлгөөнгөө удаан суугаад жишээл ээж ингээ хөдөлгөөн хүү тэ хүүхэд бас ингээд дагаад хөдлөөд тэ бас ингэ тийм ээ л да. Тэнгуут ингээл нөгөө ээж нам суучгууд хүүхэд нь гизэн дотроо тэ өөрөө ингээд эргээд хөдлөөд тэгэхээр ингээ хүү орооч гэж би ойлгосон. Хэрэг ингээ хүү ороосон байвал яах вэ гэхээр ингээ дөрөв хөллөөд бас эсрэг тийш нь ингэж иллэг хийх хэрэгтэй юм байна. Иллэг хийгээд тэгэх юм бол гэсэн үг шүү дээ. Тэ эсрэг тийш нь тэ. Одоо хаашаа ороосон байна уу гэж үзсний хаа дараа гэж бодсон шүү дээ. Тэрний дараа эсрэг тийш нь иллэг хийх юм бол одоо тэ сэргийлэх юм байна. За тэгээд мөн хөх буглах гэж те нэг юм байт юм шүү дээ. Хөх байдаг шүү. Харин тийм ээ би ч гэдэг өөрөө төрж үзөө. Ер нь ингээд намайг ингээд баахан ээждийн талаар ном уншиж манай гэр гай. Манай ажлах хүртэл ээж ч гэдэг яач 100 төгрөг гэж байгаа. Чирсэн болсон юм уу? Баяр үргийн үргийн. Нийтдээ гэтээ яг эдгэрийг уншаад нэрээ би бас айгу зөв цагтаа ном уншаад байгаа юм байна гэж бодсон шүү. Тий. Яг л насан дээрээ. Бэлтгэл насан дээрээ. Тэгээд хөх бугладаг те. Энэ нь болохоор энэ төрсний дараа шүү дээ. Төрсний дараа хөх буглана. Дараа шүү дээ те. Төрсний дараа бугалдаг байгаа шүү. Тий. Төрсний дараа. Тэгээ энэ болохоор ингэдэм байна л да. Одоо жишээл хөх буглах мэдрэмж төрөл хатуураад ч юм уу сүүн ингээд чинэрэл хатуураад эхэлдэг шүү дээ ээжэд. Өөрөө мэдэж байгаа шиг. Намнаас уншиж байгаа шүү. Тэгээд тэр үед нь тэрийг ингээ удаах юм бол ер нь хөх буглаа. Тэгээ сүүн идэ болоо орчсон. Тэгээ ингээ буглаад хатуураад эхлэх юм бол хөхөө сайн тослоод саах хэрэгтэй юм. Сайн саах хэрэгтэй. Зангирч эхлэх. Тэгэхгүй тэрийг ингээл удаагаал за гайгүй байлгүй дээ гэл ингээл 1 2 за 3 хоногоос хаашаа бол хахлуулахаас өөр арга байхгүй. Тэгжсэн. Тэгээ бас ингэсэн. Одоо сүүлийн ээжэд баг тийж байгаа та манай ихч мэгч гэсэн ингээ сүүгээ сааж тавиад хөлдөөгөөд тэг буцаад тэрийг одоо байхгүй үед нь өөрийг нь байхгүй үед ч юм уу заалаа бүлээсгээд хүүхдэд нь уучаар өгдөг ч юм уу те ингээд гэсэн штэ энэ нь аяга буруу гэдэг юм дээр хэвчсэн блээ. Тийм. Тэг яа тэгэхээр ингээд сүү болвол ингээ ихий сүү бол аяга хурдан гарчламдгаа тэр ингээ бүтцэнгээс өөрчлөлт орчдөг юм байна. Тийм болохоор ингээ хүүхэд болвол яг л ийм одоо шин сүүл уух хэрэгтэй. Тэгчээч та хүүхдээ эрүүл мэнд хэрэгтэй
гэж энэ дээр байсан. За бас энийг бас хэлмээр санагдсан. Тийм. Тэгээд за тэгээ бас ингэ 8 жирэмсний 8 сартад нь хөхний толгой молгойг оролдож болдоггүй. Тэ хэрвээ тэгж ингээд 8 сартай үед ингээд хөхний толгойг оролдооч юм уу гэх юм бол савн тохоо өгөөд одоо дотоод ирэх магадaltaй. Хөхний толгой ч бас савтай холбоотой. Өндөрчтэй холбоотой. Окей, хөхний толгойг нөгөө нэг имрэх үед ч юм уу те одоо ингэх үед нөгөө хүнээс окситоцин гэдэг даавар ялгардаг байхгүй юу? Ер нь тархинаас гэсэн үг. Тэр даавар нь яадаг вэ гэхээр умаа булчин гашаад үйлчлэгээд гэсэн үг. Тийм учраас нөгөө төрсний дараагаар ээжүүдийг хөхөө имэр гэл эмчнэр тэгээд идэв штэ. Тэр нь өөрөөр хэлбэл бидний тархинаас тэр нөгөө окситоцин гэдэг дааврыг ялгаруулаад умаа булчин хурдан гаших зорилттой байхгүй. Тэгэхээр нөгөө төрөх болоогүй 8 сартай гэдэг чи одоо 32-7 гэсэн үг шүү дээ тий. Тэр үедээ юм уу төрөх хугацаанаас өмнө имрээд авах юм бол тэр дааврыг ялгаруулаад тийм төрөх эрсдлийг их болгож чинь гэсэн. Умаа агшаад эхлэн гэсэн үг байхгүй. Яг нөгөө юугаар ухаантай холбох юм бол тэгээ бас энд бол тавцж шүү дээ тий. Тавцж байгаа юм байна тий. За тэгээ жирэмсний үед хориглох хоол хүнс гэж байна. За энд бол нэгдүгээрт аратны махыг ерөөсөө идчихлэхгүй юм байна. Ангийн мах гэдлээ тий. Үгүй амтны мах. Бүрөө. Жишээлбэл одоо ингээд нөө чоны мах заах гэхээр юунд сайнчлаа бас нэг тийч мэдлэгдсэн шүү дээ. Манай гэрт нэг чоны мах байгаа л гэсэн юм чинь гэдэг юм. Амар хурц үнэртэй. Тийм хурц үнэртэй тийм. Тийм. Хэрэв ийм мах идэх юм бол ингээд хүүхд нөгөө сями ихэр гэж юм уу те 4 мөчтэй ч юм уу 3 мөчтэй ч юм уу эсвэл ихэр хүүхдүүд нь бөөрөөрөө ч юм уу те гэлгэрээ наалтах ч юм ийм гажгууд үүсдэг гэсэн байсан. Одоо тэгтээ ер нь тийм баг болсон мэлүү тий. Тэгж ангийн мах идэх ялангуяа Монголд бол гайг бахгүй тий. Манайхан бол дээр үед бол байсан байж магадгүй тий. За мөн нөгөө цацрагийн нөлөөтэй байх магадaltaй хүнс болон тийм орчинд байж болох. За ингийн бол бас л адилхан юм уруулан сэтэрхий эргэтэн дутуу ч юм уу гавлын гачигтай ч юм уу нүд солир молор ч юм уу бас ийм гачигтай хөтөлөх магадaltaй. Гэрэл нь бол утас бас тий. Бид нар одоо тийм орчинд амьдарч байна. Холлол байхыг хичээх мэдээл гэж байгаа байхгүй тий. Компьютер утас тий. Тийм шүү дээ. Тэгээ бас ингээд шар шороо болон улаан шороо нь хүний биед хортой орчим байлах гэдэг байхгүй. Тэгэхээр шар шороо болон улаан шороотой тийм газар бас байж болохгүй юм байна. Шар шороотой газар гэхээр ямар газар хэлэх вэ? Шар шороо гэхээр шар шавар. Би одоо мэддгийн шар шавар л. Хан би бас тийчлээ ойлгоод байна л. Магадгүй бах тийм тийчлээ ойлгож байна. Нөгөө миний байсан уншсан хэсгүүд дээр болохоор ингэсэн байсан нөгөө элсэнд хөлөө дүрхээр аюу сайн хор гаргадаг тийм учраас байгаа. Тийм учраас нөгөө уцаа ухаж байхдаа тэгтээ хөлөө дүрээ суугаад иж болохгүй тийм учраас одоо элсэнд хөлөө болсон бол утас моц бүх юмнаас хоолдоод хороо гадагшлуулаарай гэдэг. Тийм тийжсэн тийм. За дээрэс нь нөгөө угаараас хол бай гэсэн. Тэгээ угаараас бол бүр хол бай. Хэрэг угаартай ойр байхад юм бол байна тийм тий. Машины угаар тий. Одоо нүүрсний угаар гэх юм. Тэгээ угаараас хол байхгүй бол бас гажигтай хөтөлөх магадлал өндөр. Тэгээд одоо магадгүй тэрнээс болоод энэ нөгөө одоо тий хөгж өсөлтгүй жирэмсэн болоод ч юм уу тий ургийн гажигуудтай асуудлаас бас их байх тий. Яг тэр орчин болон агаарын хөгжлийн нөхцөл бид нэр амьдраад байгаа тий. Тэгээ энэ дээр ингэсэн бас зүрхний цооролттой хөлтөөс угаартай орчинд удаан байсан зүйл. Тэгээд 5-6 сарын хооронд бол бүр илүүтэй агаартай газар л байх. Цэвэр агаартай газар. Тэгээд 7-аас 14 хоног байх. Жирэмсэн ээжүүд маань одоо сонсч байвал яагаад гэвэл яг энэ үед нөгөө зүрхний хөгжил гүйцэд гүйцэж одоо цоорлоос зүрхний цоорлоос цухтах одоо тэ сэргийлэх агаартай л газарт байх болохгүй нэ жирэмсэн болвол тий. Ялангуяа өвлийн үеэр өвөл хавар болол ирэхэд тэгэл хутаа талчдаг шүү. За ингэж аахгүй яаж л ингэ зүрхний цооролтой биш юмаа гэхэд тархлаа султай тэ сэтгцийн гажигтай юм далд хэлбэрийн юм уу тийм одоо хор хүмүүлтэй гэх. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань юусоо сайн л агаарт гарах хэрэгтэй байна. Болж өгөл хөдөө байх ай модтой модонд очих хэрэгтэй. Модонд очих хэрэгтэй. Дээрээс нь Амьсгалын дасгалаа сайн хэрэгтэй. Нарсан ойч мал тэр чигээр бас нөгөө хөдөө гарах хэрэгтэй гингүүд одоо нөгөө аймгийн төвөж гэсэн ялгааг утаад байдаг тийм шүү дээ. Үйл мүлэт. Тийм биш газар айлуулах очроо тий. Тэгээ одоо сүүлдээ бүр одоо нөгөө хүчил төрч ундаа гэдэг юм
хүчил төрөгчийн ундаа Гэтэл тэрийг уулгаад байдаг болсон мэт тийм тэр одоо нэмэртэй байдаг л тэгэхгүй яг амгах Яг ухаан зөв үнхээр үр бол- дүнтэй байдаг мэдэг гэсэн юм бол байдгүй юм л. Би л тэрэн дээр ямар нэг комент өгөхгүй. жирэмсний эхний 3 сард бол бүх төрлийн мөөгийг харуулах хэрэгтэй гэсэн мөөг бол золболт Умайг агшаад агшаад тэгээ савыг биш юм. сав ер нь бол сав умай ер нь бол юм ба штэ. Хүмүүс сав гэдэг. Тэгээд Ер нь тэр бол нь умай яг нэг ханаад анатомийн штэ, хэллэг нь бол умаахгүй Умаа юм. тий. За тийм ээ. Гэхдээ яг нөгөө сав дотроо агуулдаг гэдэг утгаар сав гэж нэрлэдэг байх л та. Хүүхдийг дотроо агуулдаг. За одоо энэ амарчглаа. Би кимчинд амар дуртай. Тэгээ 4-5 сартад гашуун ургамлууд буюу одоо лаврын навч, яншуу, улаан ногоон, чинжүү, кимчи эргэлхийг хоригдсон юм байна. Энэ болохоор хүүхдийн зүрхний өвчлийг саарладаг гинэ. Гэсэн байна. Тий. За тэгээд мөн хүүхдээ осноос ахуулаад тэр нөө юм дүүжин алтан зул цэцгүүдийг ууж эргэлхийг хоригддаг гэж юм. Тэгээд учир нь шууд саван дагшилт өгдөг. Төрсний дараа уудаг. Төрсний дараа л агших зорилгоор уудаг ургамлууд. За ийм сонирхолтой бөгөөд одоо үр өгөөчтэй ийм зөвлөгөөнүүд байсан. За миний болохоор сүүлийн бүлгүүдийг би авсан байгаа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор ахуйн осол гарсан үед авах хэмжээнүүд гээд одоо ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг одоо энгийнээр тайлбарласан. Тэгээд жишээлбэл халууны хайрагдал түлэгдэл болвол яах вэ? Тэ хүүдний хайрагдал болвол яах вэ? Осголт болвол яах вэ? Тэ хүүхдээ унгаавал яах вэ гэдэг ингээд ийм одоо зөвлөмжүүд байсан. За тэгээд энэ дээр жишээлбэл ингэж амтаа нөгөө түлэгцэн үедээ тий халуусан түлэгцэн байвал хамгийн эхлээд арга хэмжээ хүүтэн урсгал усаар цэвэр усаар урсгаад ингээд нөгөө хэсэг урсгасны дараагаар улаалтай харна. Тэгээд улаацсан дөнгөж өнгөц улаацсан юм уу? Ийм байгаа тохиолдолд бол энэ дээр загсны тас юм уу? Тэр хэсэгт нь одоо түрхээд яачч болох жоохгүй боочч болно. 3 хоногийн дараа цэврүү өсөрсөн байгаа тохиолдолд цэврүүг нь хаглаад гэж байхгүй. Тэгээд энэ дээр хэлэхдээ болохоор нөгөө цэвэр утсан зүүнд ингээд холбоо тэрийг халан буцсан дүрээд юм уу? Эсвэл халан нөгөө ахинд дүрээд яа нөгөө нэг цэврүүгээ зүгээр хатгаад уцаа үлдэн гээд тэгжсэн. Тэгээд гадуур нь тосоод түрхээд боож болно. Хэрвээ нэлээд гүн төвлөлттэй буюу мах ил гарцсан олон цэврүү үүссэн бэ юм байгаа тогтвол заавал эмнэлэгт хандаарай гэж байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө мэдхгүй ээж нар маань байвал бас төлөвлөж үзээгүй хүмүүс л хоор. Тийм тий. Тэгээд нөгөө ингээд нөгөө засан тос түрхээд 3 цагийн дараа одоо хэрэг хөнгөн түлхсэн бол авч болох юм байна. Савн битээ түрх. Тийм. Тэгээд савн түрхэж болохгүй, сахар түрхэж болохгүй. Тэгэхээр хүмүүс ялангуяа бид нэг жоохон бахт амирх түрхдэг байсан шүү дээ. Шууд савн түрхэж. Тэгээд тэр өрөөсөө байж болохгүй яа тэгэхээр энэ нь өөрөө бохор оруулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө түлэгцэн арьс ил гарсан хэсэгт бохор оруул бүр тэрнээсээ илүү өрцөл үүсэх хэрэгтэй. Дээрээс нь хэрвээ савн түрхээд юм уу сахар түрхсэн байвал тэнд сорвчлалт үүсэж айгүй муухай сорвтой идэгдэг. Ер нь бол тэгээд дараа нь болохоор нөгөө хүүдний осголт болон түлэгдэлт байгаа. Тэгэхээр хүүхдүүд ялангуяа нөгөө хүүдэнд хамгийн амархан хайрагддаг. Тэгэхээр хацар болон хуруунууд нь гарна гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ хүүхэд нь тэгж ороод ирэх юм бол шууд халуун юмд ерөөсөө ээж болохгүй. Аажмаар бүлээнээр ингээд тий ингээд аажим тасгаж цусны урсгалыг ингээд сайжруулах хэрэгтэй гэж байна. За тэгээд надад ингээд энэ дээр нөгөө унгах дээр одоо шууд нөгөө тархины дөргилд үүсэх толгой дөрөх морих гэл байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ингээд одоо шууд одоо яг Европын ангаах ухаанд бол ингээд тархины дөргилт болон одоо тийм бол байна. Яагаад тэгэхээр угаасаа гимтэлтийн давж байгаа. Гэхдээ тэрэн дээр шууд ингээд онш ингэж тавьдаг байхгүй. Шууд ингээд урагш хэсрүүл. Урагш хэсрүүлээл. Тэгдэж шүү дээ ер нь ингээд дээш нь. За ерөөсөө тэгж болохгүй гэж байгаа хүүхдийг. За яа тэгэхээр ингээд за нэг унлаа тэгээд унлаа гэж утгаад тэнд тархины нэг суц юм уу ингээд хавчигдсан байна. Тэгээд сэгсрэх үед тэр нөгөө дарагдсан хавчигдсан байгаа суцыг ингээд бүр задлаад уул ингээд хүүхд тархины цусны нөгөө тархины харуулт цусны харуулт үүсгэж болно. Эртэлтэй. Тэгэхээр ерөөсөө огт сэгсэрж болохгүй. Тэгээд ямар арга хэмжээ авч болох вэ гэхээр ингэж аахгүй хүүхдийг усанд ингээд усанд хөвлөх скол бол ингээд урсгал буюулуусаар бүлээ усаар ингээд биеийг ингээд урсгах ч юм уу тий. Тэгээд нөгөө хүүтэн одоо нөгөө бүлээн усан ч юм уу их усан твтүүлэхээр газрын татах хүчний даралтын эсрэг учраас нөгөө аажмаар тэр нөгөө дөргцэн байгаа тэр хэсгийг ингээд хэвэн болгодог гэж үздэг юм байна л да. За тэгэхээр ийм арга хэмжээ байсан. За тэгээд надад энд айгүй таалагдсан зүйл нөгөө зүсэгдсэн хүүхд ингээд гараа юм уу юмаа ингээд зүсэгдсэн байгаа үед
ингэдэг хэмээн мөнгө аягаан тусаж хөргөөд тэгээд тэр түүнийг ингээд урсгаж цэвэрлэн гэж байгаа байхгүй. Тэгээд надтай айгүй таалагдсан гэмүү яг нөгөө орчин үеийн шинжилгээ хотод харж байгаа нь мөнгө өөрөө нөгөө бактери эсрэг үйлчлэгээтэй буюу хоргоожлох үйлчлэгээтэй байдаг. Тийм. Тэгэхээр яг энэ нь одоо таарад байгаа байхгүй юу? Жишээлбэл эмнэлгийн орчинд өөрөөр хэлбэл одоо яг эмнэлгийн стандарт бүхэн эмнэлэг ямар байх ёстой гэхээр одоо хулдаас нь юм уу те энэ мөнгөжүүлсэн мөнгөний орцтой байх ёстой гэсэн шаардлага байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл бактери мөнгө өөрөө бактерийг нөгөө үржүүлдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ ном дээр бичсэн байгааг сонсонгот яг тэр хоёр таарад байгаа гэдэг тий. Тэгэхээр мөнгө бактери эсрэг үйлчлэгээтэй гэдгийг мэдчихсэн байж таарах юм тийм үү тий. Тэгэхээр надад энэ тий яаж мэдчихсэн байна гэж би бас ингээд сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Тэгээд тийштэй манайхан чи тэгэл нөгөө мөнгө аягтай явал тий хоолундаа идэж тий хоолундаа мөнгө аяганд идэж байгаа. Хортой хоргууг ялгадаг шүү дээ мөнгө чинь тий. Тэгээд надад бас айгүй таалагдсан гэсэн нөгөө амаараа ингээл бид нартэй хүүхдээ ингээл гарын сэрчингүүд ингээл тусын сарж мороол гэдэг өсөө огт болохгүй. Яагаад тэгэхээр ам бол хамгийн бохир хэсэг. Тэгэхээр хүүхдийн та өөрийнхөө бохир тэр хэсгээрээ хүүхдтэй ямар ч төрлийн бактери өрсөл өгч болох байхгүй. Тэгэхээр энэ маш их таалагдсан. За тэгээд энэ бичлээ ингээд сонирхолтой ийм аргууд бол байсан. За тэгээд миний дараагийн хоёр бүлэг болохоор 0-оос 1-ээс 3 настай хүүхдийг бойжуулах, хасрах, тэгээд сунгах гэсэн юм хоёр бүлэг байгаа. Тэгээд энэ хоёр бүлэг маань ер нь бол нөгөө хүүхдээ эцэгчүүд нь бойжуулахдаа юунд анхаарах вэ гэдэг ингээд бүгдийг гоё тайлбарласан. Гэтэ би яг энэ дотроос хамгийн яг өөртөө таалагдсан хэсгийг ярьчих. Яг бүгдийг нь яриул айгу урт. Дээрэс нь нөгөө яг өөрөө гоё уншаад өөртөө хүн уншаад энийг нөгөө хэрэгтэй зүйлийг авахар юмнууд их байсан. За тэгээд надад яг хамгийн таалагдсан энэ хэсэг нь юу вэ гэхээр хөдөлгөөн гэж аахгүй хүүхдийн бие бэлтрийн одоо хөгжлийг сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нөгөө хүүхд одоо ядаж өдөрт нэг удаа ингээд хөлсөө гартал хөдөлж явах хэрэгтэй юм байна л та. Яагаад тэр хүүхд өөрөө тийм энергитэй. Тэгэхээр тэр энергийг ингэж гадагшлуулж авах хэрэгтэй. Тэнгүүд огт ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй байнгут хүүхд энергийн зогсонгочлолд орд юм байна л та. Тэгэхээр энэ нь буцаад эсрэгээр хүүхдийг өвчлөх хэрэгтэй юм байна. Ер нь бол тийм тийм. Тэнгүүд яг сүүлийн үед нэг утастай онцсон хүүхд чинь. Ер нь хөдөлгөөнгөө сууштай хуцаа. Тийм. Тэгэхээр орон дээрээ өсрүүлээд ч юм уу те хөлсийг гаргаж хөвтөлж тоглоод тэгэж ингэж хүүхдээ хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байна. Өсөөсөө уцсгүй л ах юм тэгэл тоглоо. Тэгэхээр өнч одоо 0-аас 3 нас гэж байна шүү дээ. Тэгэхээр ингэж юм байл да. Өлгөөд хүүхдээ хүртэл ингэж өлгөөдөө хэвтүүлчин гэдэг чинь буцаа тэр хүүхдийн нөгөө тийм энергийг тогтоох болох ч юм байл да хорчж байгаа гэсэн. Тэгэхээр тэр жоохон ялах гэж одоо байгаа ч гэсэн тэр жоох хүүхдүүдийг хөдөлгөөнтэй харах хэрэгтэй юм. Гэхдээ ингээл бас манай хуучны юм дээр чи ингээл нэг нэхид ингээл бооцсон те хүүхдээ нэг тэг баглаатлан боодог юм байдаг штэ гэж юу? Байдаггүй. Баглаатлан тас зураал боодгоо гэж. Тийм ер нь бол бүр ингээ хуучны танаа л ингээл те харс эсхийч биш ээ. Юу штэ хурганы те нэхий дотор бооцсон. Хэрэгтэй хүүхдээ. Тэгээ ийм нөгөө номон дээр бас хүүхдээ хэрхэн нөгөө юу яах вэ? Юу гэдгэлээ? Үлгэт хийч юу гэдгэлээ? Манцуулах вэ те. Тэн дээр бас ийм айгу сул манцуулаад үлгэт ч гэсэн бас тэгээд нөгөө энэ дээр ингэж байгаа байхгүй юу нөгөө энерги гадагшлахгүй болоод байвал хүүхд яадаггүй гэхээр өвчлөмтгий болно. Тэгээд дээрэс нь одоо айгүйх цацрагт итгэх түрүү ярьсан шүү дээ тий. Тэр энэ үед ямар зүйл цацрагийг одоо сааруулдаг зүйл юу гэхээр эс болон шохоо хоёр юм байна л да. Тэгэхээр шохоог одоо хүн болгон олох боломж айгүй баа шүү дээ. Яаж хэрэглэх вэ? Тэнгүүд эс бол хамгийн байжуулах хүн болгонд олж болохоор тийм зүйл. Тэгэхээр хүүхд нэг цаг зурагт үзсэн байх юм бол нэг цаг элсэн дээр тоглол гэж байна. Тэгжээж яг хорн сармагжуулна, хорыг баах болгоно. Тэгэхээр энэ бас надад айгүйх таалагдсан. Тэгэхээр ялангуяа одоо гоё уран дулаан болж байгаа. Элсэн дээр тоглол гэдэг нь учиртай. Тийм яг тэгээд энийг юуч мэдгүй. Элсэн дээр тоглол гэдэг. Би одоо зүгээр л гадаад нөгөө ингэдэм байна. Хүүхдээ одоо цацраг ихцний шинж яадаг вэ гэхээр биеэр нь туралт гардаг, хашил гардаг. Тэгээд айгүйх дархлаагүй болоод амархан ханиад төрөд өгдөөд байдаг. Тэгээд цаашлаад ингээд бүх төрлийн хашилтай болоод байвал ер нь бол хүүхд цацрагийн хордлогонд орсон байна л гэсэн үг юм. Тэгэхээр хэрвээ таны хүүхдэд ийм шинж жоохон бол энэ 100 хүүхдээ сайн агаарт гаргаад элсэн дээр сайн тоглуулаарай. Сүүлийн үед ч одоо ийм болчиход ч дээ 4 ханы гадаа гарч тоглох дурггүй. Тэгэл гэртээ ингээл байгаа л уцаараа
тоглоом YouTube-ээс бичлэг үзэл ингээл одоо дийлэх хүүхдүүд ер нь ойр тойрны хүүхдүүд л тэгжэл өсөж байгаа хүүхдүүд ахгүй. Амар гоё хүчээр аав ээж нь гадаа гаргаж те нэг лагер маа гоё тоглоомын газар шууд орж ирлээ сайн нөгөө нүхтийн corporate чинь гаднаа яг голсууртай амар том голсууртай доороо тэр чигтээ илсээд байхгүй тийм тэгэхээр ээжүүд манаас одоо дулаан цагт тийшээ яваад те гоё лагер цуслангийн байшингүй ээж болно шүү дээ бас те тэгэхээр тийшээ нэг хаяа очоод гоё өөртөө гадаа кофе ууж суугаа тий тэнд очиод гоё тоглуулад хөл хөдлөх сайхан явуул тий тоглоомын талбаанууд идэв шүү дээ одоо даарны юм баймаар юм тий нөгөө янз бүр ингээд нөгөө юм уу таахгүй одоо эрзэн таахгүй эсэн дээр ер нь уунж модход гайвал идэв шүү дээ тэгэхээр ингээд шинхээ хотхон барих гэж байгаа хүмүүс эвэл тэгээд тийм ээ тий хөхөд ажилдаг бол яач юм хомзор юм тий жахаар зүгээр гүйсэн чинь тэгээ тийшээ гол нь нохоо оруулдаггүй тий нохоо биш нуур шийж болохгүй тэгэл цэвэрхэн байдаг бол тий хогоо хаяхгүй шил хаяхгүй бол тэр бол үнэхээр хүүхдэд илт орчин болж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ сөөхийн хүмүүстэй сонсч байвал тий та ингээл сөөхтөө санал гаргаж болох нь шүү дээ. Эстэй болгоё тий нэг шийдэл байна шүү дээ тий. Тэгэхээр хийж болох нөгөө бид нар өөрсдөө хүүхдүүдэд хийж болох нөлөөлж болох зүйлүүдийг бол оруулж болох юм байна тий ингэж баяр. За тэгээд энэ дээр бас гоё байсан юм нь одоо цацрагийг итгэхгүй болгодог ургамлууд гэж байд юм байна. Жишээлбэл харган 100 наст болон өргөс цэцгүүд нөгөө кактус мактус идэв шүү дээ тий. Тэгэл нөгөө компьютероор кактус гэдэг шүү дээ. Цацрагийг итгэхгүй болгох юм байл та. Тэгэхээр гэртээ байгаа соронзонг өөртөө ингэж сорж байдаг ийм ургамлуудыг гэртээ тариарай. Халангуй дэлгэцтэйгээ ойрхон 100 настай. Эсвэл мөлхөө ургамлууд юм. Нэрийг кактус мактус авъя. Авч тавья. Тийм бэ. Тийм биш. Тэгэхээр ингэдэм биш та өөрийн суугаа газраас одоо суугаа байдлаас шалтгаалаад одоо өндөр тийм 100 настай үйл тэр нь 15 алхамдах хорт цэцрийг өөртөө шүүж идэм байна. Тэгэхээр тэрийг бодоод ялангуяа амар том урт зай биш тий. Хангалттай гэрт юм шиг зургт мургт том өрөө гэвэл тий. За тэгээд энэ бол хамгийн гол усны замд урдж аварч чаддгүй өглөө асгаар нэг л юм ядарсан. Өө цэцрийн Тэштэй тэгэл нөгөө wifi соронзоо орно. Тэгэл өнд бүр ингээд. Өөртөө ингээл тэгээ ер нь бол бид нар тэг хаасан тамиртай хүмүүс гэдэг байлаа. Тэгэл хажуудлын айлууд бүгд wifi ясаалтай орж байгаа. Бид нар унтраасан ч гэсэн тий. Тэгэхээр өөртөө хамгаалж болох юм тийм үү? Тэгээд хүүхдийн хараа модод байгаа бас нэг шалтгаан нь бас энэ цацрагийнх байдаг гинэ. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд болохоор хүүхдийг амраагаад хүүхдийн нүдэн дээр ногоон цайны шаар тавих эсвэл нөгөө ис хийгээд нөгөө даавнд ингэж боогоо тэргүүрээ хүүхдийн нүдэн дээр тавих хэрэгтэй тэгвэл цацргийг нь хорыг гадагшлуулдаг гэдэг юм байна. Тэр бас гоё арга байна тий. Тэгээд ногоон цайны нөгөө тэр шаарыг болохоор 1-2 удаа хэрэглээл ингээ хаях хэрэгтэй муудчтай. Харин нөгөө нэг эсэг бол байнга хэрэглэж болно. Тэгээд нөгөө исээ ингээд наран тавиад ингээд энергичүүлээд гэх юм уу те ингээд дулаан шингээгээ тэгээд хэрэглүүл хэдэн ч удаа байн хэрэглэж болт юм байна. Тэгээд ил сарцсангуу нөгөө ханах хугацаа нь урт байдаг. Тэгэхээр цагаан ис байх тусмаа сайн ил нь дотор аягүй олон төрлөөд юм л 90 гаруй төрөл. Энэ дотроос цагаан ис аягүй сайн гин. Тэгээд цагаан исийг одоо ханаас болж болох вэ гэхээр хамгийн сайн унагдаг цацраг унагдаг цагаан ис. За тэгээд энэ нөгөө нэг юм нүүж байгаа манхан байдаг шүү дээ. Тэрний дээгүүр ингээд одоо шилжиж явж байгаа тэр жижиг хэсүүдийг цагаан ис гэдэг юм шүү. Миний энэс ойлгосон. Тэгэхээр ийм ис аваад ингээд ер нь бол ингээд боогод хэрглэж болох нэ. За тэгээд энэ мэтчлээ айгүй сонирхолтой зүйлүүд байсан. Тийм. Тэгээд нөгөө хувцлалт байсан энэ дээр хүүхдээ хувцлалтаа. Нөгөө дайхны үгэх ястай ерөөл одоо тэр хэсэг ярьчих байгаа шүү дээ. Яг ингээ ярил амар уртлах гэдэг юм. Шинэ хувцас өмсгөл ерөөл. Надад нэр тэр хэсэг байсан. Ахны сахиу шүдний ерөөл. Та юуг мэддэг байсан нь нөгөө нэг одоо за яг ихлэ энэ нөгөө нэг яг нэр нь бол 14 дахь бүлгэн. За хүүхдийн найр болон ерөөлүүд гэсэн бүлэг байна. Тэгээд энэ дээр бас айгуу сонирхолтой байсан. За хамгийн ихнийх нь нэр хайрлах яс гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн нэрийг хизээд өгдөг вэ гэхээр эхний төрсний 3 хоногт нь хүүхдийн нэрийг өгдөг юм байна. Одоо хүүхдэд заасан. Тэг яагаад 3 хоногт өгдөг гэхээр энэ 3 хоногт нь хүүхэд амьд үлдэх юм уу те амьдрах уу амьдрах уу те эргэтэн бүрнэ үү зөв амьсгалж гин үү гэдэг нь үздэг байсан юм байна л да. Одоо эрт үед. Тэгэхээр энэ 3 хоногийн дараагаар хүүхэд ингээд бүрэн амьдрах чадвартай байна гэж үзээд нэр хайрладаг байсан юм байна. За тэгээд
нэрийн зүгээр нэг хүчтгөө байсан юм байна л да. Өөрөөр хэлбэл алганы хийг нь үзээд үздэг хүн үзээд тэгээд тэр амьдралынхаа зураасыг харж агаад тэгээд богино амьдралын зураас төгтөөл урт насалтдаг тийм эсрэгцүүлж нэр өгдөг гэсэн юм байна. За тэгээд дээрэс нь нөгөө одоо сүнсийг нь бүтэн байлгаж сартын ертөнцөөс одоо нартад буулгаж ингэж үзээд шүн унтчих үед нь чихэнд нь шивнж хэлдэг юм байна. Тэгээд эрэгтэй хөхтэй үл баруун чихэнд нь эмэгтэй хөхтэй үл зүүн чихэнд нь нэрийг хэлнэ. За тэгээд нэрээ өгж байгаа хүн нь болохоор ийм нөгөө зөв заяатай хүнээр чихэнд нь хэлүүлдэг юм байна. Хамгийн хүндтэй хүнээр хэлэгдэг. Хэрвээ аав нь жоохон одоо тийм те жоохон буруу байх юм уу гэж жоохон тийм байж болно шүү дээ. Тийм тохиолдолд ааваар нь хэлэхгүй. Яагаад тэгэхээр тэр хэлж байгаа хүн тэр хүүхдийн хувь заяаг нөлөөлөөд тэр хүний хувь заяагаар ингээд амьдрдаг гэж үздэг юм байл та. За тийм учраас одоо тэр хүний зөв сонгож одоо ингээд нэрийг хэлүүлэх хэрэгтэй юм байна. За түүний дараагаар нөгөө нэрийг өгөх айгу учиртай юм байна. Би бас энийг юусаа анзаарч байгаагүй. Жишээлбэл ингэдэм байл та. Аль болох хүүхдийн нэрийг бүтэн дуудаж ахаар хэрэгтэй. Дээрээс нь хэдийн урт нэртэй байж болно. Гэхдээ урт байсан ч гэсэн дуудахад эвтэй, өгийн зохицолтой, авайлуулж зохицолтой. Өөрөөр хэлбэл одоо ир их шиг байнгут араас нь им их шиг ордог юм уу. Тэ ингээд дуудах үед ингээд нэр нь ингээд таслагдаж дуудагддаг. Ийм нэр өгч болох юм байна хүүхдэд. За жишээлбэл ингэж юм байл та. Хүний хувьд одоо хувлаа өөлөн үжин гэдэг нэрүүд дандаа нэг үетэй гэсэн үртлээ нэг үетэй гэхгүй одоо юу гэх юм их шиг ижил гişгүүтэй им гişгүүдтэй ч юм уу ир гişгүүдтэй гэсэн үг шүү дээ. Богинохон тийм л шүү дээ. Нэг үетэй гэх юм цааш. Тийм ер нь их шиг нөгөө аваа дуудлага нь нэг гэх юм уу нэг дуудлагаар дууддаг. Тэнгүүд одоо жишээлбэл их хамгаалан хаан байлаа шүү дээ. Тэнгүүд их гээд им их шигтэй нэгний үе явж байгаа хамгаалан гээд хөдөлт нь ир их шгүүд ороод ирж штэ. Тэнгүүд энэ нөгөө эсрэгцэн хоёр ингээ болчтой юм байна л таслагдсан. Жишээлбэл одоо их хамгаалан хааны өөрийнх нь амьдралын түүхэн гэсэн юм ээдрэтээсэн. Хэлбэл Монгол ихтэй мөртлөө нөгөө Монголд одоо зүрхтэй хүн байсан мөртлөө хятадын хаан байсан. Манжи хаан байсан. Ингэснээрээ өөр болохоор нөгөө манж хүн гэж Монгол хүмүүстэй одоо адлагддаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр төөрөх нь амьдрал юм эмээн Монгол. Эмээн Монгол гэсэн. Зөв. Би одоо хайртай энэ дээр юу ярих вэ? Тэгээ нөө манай нэг ажлын газрын хүн хүү ах байж тахгүй. Хүүдээ оч суур гэдэг дандаа ир их шиг орсон нэр өгсөн. Ахынтаа болохоор эсвэг ингээд дандаа ийм их шиг орсон гэсэн. Ямар бас мэдвэр юм бэ? Математик юм багшгүй. Зөв. Тэгэхээр за энэ дээр үнэхээр тэгээ дараагийн хүүхдүүд дээр харахтай байна. Тэгээ ер нь их сонирхолтой яг өөртөө уншихад бүр ингээд илүүтэй те. Одоо юу гэх юм үрг өчтэй тийм. Ер нь яг хөө тий одоо нөгөө ялангуяа залуу хүмүүст энэ тий өвөө эмээ яг хөө ингээд ярьж хэлдэг зүйлсүүд байдаг биднэрт. Гэхдээ нөгөө тэрнээс бас хол өссөн хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо тэр хүүхдүүд одоо яг ээж болчиход байна шүү дээ. Тэгэхээр яг энэ залуу эцэгчүүд уншихад бол гимгүү тийм ном байна. Тэгээ ер нь уншчих хэрэгтэй юм байна. Нэг уншихад бол хэрэгтэй. Тэгээ нөгөө өвөсөх гэд байдаг шүү дээ тий. Нэг өвөө юм ийм л ярьдаг гэх тийм. Ямар шилүү ханаа баталтаагүй. Сэн тэгээд байгаа антер гэл тий. Гэхдээ ингээ яг уншингууд бас өвөсгөж чадхаа аргагүй байхгүй юу? Зарим зүйлүүд нэрээ тийм болохоор тэгж ярьд юм байна ч юм. Тийм яг тийм байхгүй. Тэгээд өнөөдөр байсан. Тэгэд анхны энэ дээр одоо жишээлбэл би сонсон мөртлөө өөрөө мэдэхгүй ингээд яг ясыг мэддгүү зүйлүүд байсан. Жишээлбэл анхны угаалгах ч юм уу тий. Тийм байхгүй хүүхдийн хүзүүний шүлэнд оруулдаг гэл тий. Тийм тэнгуүтэй зөндөө яриаг юм үлдээ. Тийм ээ. За зөндөө үлдсэн шүү. Номоо авчмшарал гэдэг гэж хэлээ. Гэтэ үнэхээр сонирхолтой байсан. Тийм. За тэгээд бид гурван хувьд ч гэсэн их хүрийн судрыг бол та нартай танилцуулаад дараагийн удаа болохоор яг эднийхээс бас эхлэн гаргасан үрийг хүмүүжүүлэх судрыг бас дараагийн дугаараараа оруулахад бэлдээд байж байгаа. За тэгээд бид гурыг энэ хүртэл сонсон та нартай баярлалаа. Дараагийн подкаст дээр уулзъя. Баяртай. Баяртай. Тийм тэгээд бас нөгөө төсгөлд нь нөгөөхөө хэлсэн шүү дээ. Ном бид гурыг бас маш юм сонирхолтой номоор дэмжиж байгаа, хамтарч байгаа Owl Bookstore-ийн хамт олондоо маш их баярлалаа. Тийм Owl Bookstore маань Зайсангийн оргил худалдааны төвийн нэг давхарт байгаа. Тэгээд та нар маань очиод яг Queen Mama-гийн Book Mama podcast-д орсон энэ ном байна уу гэд асуухад бүгд бол бэлэн байгаа шүү. Тэгээд та нар манаас очиж номоо аваад өөрсдөө уншаад өөрсдийнхөө дүнэлтийг хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.